Үзэгч төхөөрөө авлан гэлтгий би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ үзэгч та бүхэнд уулзаж студид ярилцахаар бүгд найрамдах намын дарга жаргал сайхныг урьсан байгаа. Урилгыг хүлээж авч хүрэлцэн ирснийг баярлалаа. За баярлалаа. За мэдээж улс орнд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар бас улс төрийн 3 дахь жүжиг тийм ээ? Байр суурийг сонирхох гэж таныг урьсан. Өнөөдөр байдлаар өргөн нарийн царай дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг та чухам юунаас болоод байна гэж дүгнэж байна. Гэхдээ яг энэ том улс төрийн асуудалтай цаанаа геополитикийн асуудал явж байна. Тэгэхээр ийшээ Оросын холбооны улсаас ирсэн зам маань өргөн төмөр зам байгаа шүү дээ. За. Хятад улс бол нарийн төмөр замтай. Дэлхийн нийтээр ер нь нарийн төмөр замтай бид. За яг хоо Австрали гэдэг нэг улс бий. Австрали улс бол 5 төрлийн замтай. Хувийн компаниуд нь одоо 5 хэмжээтэй зам тавьсан байна шүү дээ. Дараа нөгөө бүгдээрээ юмаа нийлүүлээд ачаад ингээд экспортод эрдэс баялаг ачихсан нөгөө 5 зам чинь таардаггүй. Тэгэхээр нэг зам бариад тэр замдаа тэр 5 замаа нийлүүлсэн байна. Тэгээ тэр зам дээр ямар богоо явж байгааг гэхээр өөрөө бүдүүн зам дээр явж байгаад нарийн зам руу шууд орчдөг автоматар шилждэг. Дугуйн өрөөсөө салах хэрэг өөрөө шилжээд яваад орчдөг. Тэр богоныг бол Хятадын Шанхай богоны үйлдвэрсэн байна. Жишээ нь тийм маягаар шийдэж болно. Тэгэхээр бидний нэг хэцүү юм байна л да. Яагаад ер нь заавал Хятадууд манайхаас ингэ заавал өөрийнхөө одоо стандартыг тулгаад байгаа. Яагаад Оросууд заавал ер нь өргөн байлгана гэдэг. Бид нар ер нь хүн биш юм уу? Одоо яах вэ? Тэгэхээр төмөр зам тавьчвал бодвол нүүрсээ гаргана, нүүрсний үн өснө гэж гордод байгаа хэл та манайхан. Би саяхан Шанхай орчод ирж байна. Хятадын нэлээд олон хотуудаар орлоо. За үнэхээр Хятад улс бол хөгжиж байна үнэн. Тэгтээ Хятадын эдийн засаг бол одоо ингэ зогссон байна. Бүх хүнд үйлдвэрүүд зогссон байна. Хөнгөн үйлдвэрүүд зогссон байна. Асар их барилга барьсан байна. Барилгууд одоо эзэнгүй хоосон зогсож байна. Барилга барихаас гадна тэр барилгыг худалдаж авч орох хүн хэрэгтэй. Тэгтэл тэр нь байхгүй. Тэгээд манай нүүрсэн дургуудаа ч юм уу нүүрс хэрэггүй болчиход ингээ унчаад байгаа юм шиг. Нүүрсний хэрэгцээ Хятад улсад өөрөө багасжээ. Гангийн үйлдвэрүүд дөнгөж 10% ажиллаж байна. 3-4 үйлдвэр. Машины үйлдвэр бараг тэр чигээр зогсож байна. Тийм учраас яаруу минь одоо нүүрсийг өндөр үнээр гаргахын тулд төмөр зам шийдэх гэж ингээ гүгээд байдаг нь бас жоохон учир болов. Би тэгж бодох юм. Тийм учраас энэ дээр бид бас үнэндээ бас аюулгүй байдал тусгаар тогтнол их олон юм бодох хэрэгтэй болов. Би ойлгож байна л да. Өнөөдөр энержи ресурс бол нүүрсэн зогсчихсон, нүүрсээ гаргана гэдэг, нүүрсээ гаргана гэхээр машинаар зөөнөхөр зардал өртгөн өндөр байгаа. Одоо тэнд мак байж бас нүүрс гаргана гэдэг нүүрс нь гарахгүй зогсож байна. Асар хэмжээний зээлүүд авсан. EBRD-гаас миний мэдж байгаагаар 200 сая доллар зээлсэн баг. Нэг нь Deutsche Bank-наас 300 сая доллар зээлсэн байгаа. Одоо нүүрсний үн унтсан нөгөө зээл өгсөн хүмүүс мөнгөө нөгч байгаа. Тэгэхдээ тэр бол хувийн бизнес шүү дээ. Нэгэнтээ өөрсдөө чадна хийн бид нар мундаг жухам айгүй хэм хийн гэдээ өөрсдөө аваад өөрсдөө хийчихэд өнөөдөр тэр эслэлийг Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнол энэ дээр уяад иж хэрэггүй хаа. Өнөөдөр энержи ресурсээс гадна бидний хүүхэд энэ улсад амьдрна. Бидний ямар улс үлдээх вэ гэдэг асуудал өнөөдрийн бидний хариуцлага байх ёстой. Тийм учраас бид нар энэ аюулгүй байдлын үүднээс яг чинь Оросууд одоо Ши Жинпинг ба Путин хоёр тэрвэрлдэл үнсэлдэл гоё байгаа шүү дээ. 400 миллиард долларын гэрээ байгуулчлаа. Газ хоолой Монголыг тойруулаад тавин төмөр замаа өргөдөх нь гэл
Яга Оросууд тэгвэл нарийн төмөр зам тавихгүй байгаа. Тэгвэл Оросууд тавьчихлаа нарийн төмөр зам, бид нар ч гэсэн бас нарийн нэг тавьдаг. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор Хятадууд яагаад Оросууд тэр асуудлыг тавихгүй байгаа? Яагаад төмөр замаа нарийнхан болгоч яа тэгвэл амар хамтарч ажиллахад гэхгүй байгаа. Яагаад заавал энэ жижигхэн Монгол улсыг ер нь заавал одоо энэ одоо улс орны чухал одоо ийм стратегийн аюулгүй байдалтай ийм чухал зүйлийг заавал өөрсдийн хүслээр шийдэх гэдэг. Тэгээд нэг нүүрсний төмөр замаас болоод унтсан юм шиг ойлгохгүйгээ болох хэрэгтэй. Нийтээр. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор бас асуудал хилцэгдэж явцад их зам дээрээ сайдын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгийг илэрхийлсэн байна лээ. Гэтэл эдийн засгийн байнгын хороо дэмжиж их хуралд оруулахар болчихлоо. За яг тэ манай улс төрчид гэж ер нь замбараа утга агуулга алга байна шүү дээ. Зүгээр нэг сайн дурын уран сайханчдын байгууллага шиг байгууллага болсон шүү дээ. Ер нь манай улс төр гэдэг бол дуртай юм ярьж яадаг, мэдгүй мөртлөө мэддэг одоо дүр эсэдэг ийм болсон. Тийм учраас тэр хариуцлагагүй байдал бол нэг тийм сонин зүйл биш баха. Тийм учраас энэ асуудал дээр зүгээр нэг бүр энэ төмөр замын асуудлыг шийдэх гэж байгаа бүх ард түмний тэгвэл сант асуулга явуулаа л да. Ер нь яг энэ 76 шийдэх ёстой. Энэ ч Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү. Тийм учраас энэ төмөр замынхаа асуудлыг нэг эсвэл бүх ард түмний санал асуулга явуул шийдэх. За. Байж болно. Зүгээр би улс төрчний хувьд харж байхад яагаад Хятадын засгийн газар, Оросын засгийн газар энэ асуудлыг тавихгүй байгаа юм бэ? Оросуудыг яагаад нарийн төмөр замтай болгож шахахгүй байгаа юм бэ? Эцсийн бүлэгт манай улс Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа, Орос Хятадын хамтын ажиллагааг үзэх юм бол Орос бол хэдэн 100 дахин давтсан байна. Манайхыг бол. Тэнд илүү нарийн төмөр замын цагирах хэрэгтэй. Манайхаас манайх яг нэг хэдэн нүүрсэл гаргая гэж бодож байгаа улс төрчд бол. Тийм учраас энэ төмөр замын асуудал дээр гоймоо хандах буруу баха. Энэ дээр одоо хэрэлдэж маргалдаад байх хэрэггүй. Энэ та бид бүхний улс орны чинь тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байна. Би бас ерөнхийдөө бэмс сургуутаар ярилцчихсан л та. Өргөн нарийн царигтай биш ээ. Энэ бол тийм ээ төмөр замаа тавих асуудал байна гэдэг зүйлийг ярьж ирсэн. Зүгээр магадгүй үнэхээр өргөн нарийн гэж маргаад байгаа нь өөр учир шалтгаантай бол. Гүү яг уу нарийн төмөр зам тавьчвал одоо энержи ресурсын нүүрс гарна, макийн нүүрс гарна гэж голдоод байна л да. Гарахгүй. Нүүрсний ойрын 5-10 жил мартсан дээр. За. Өсөхгүй. Нүүрсээ гаргаж идчихлээ эдийн засгаа жоохон аврах бодлого бас цаагуур нь яваад байгаа шүү дээ. Тухайн үед нэг энэ асуудлыг шийдэж болох байсан л да надыг сайд байхад. Олон улсын консорциум байгуулъя. Энэ нүүрсээ эдийн засгийн эргэлтэнд оруулжээ. За олон улсын консорциумд бас хувь эзэмшүүлжээ. Асуудал тавьсан. Харамсалтай тухайн үеийн улс төрийн намууд энийг хүлээн зөвшөөрөөгүй. Илүү их хувийн сонирхол нь давамгаалж ирсэн. Өөрөөр хэлбэл нөгөө тамтлаг гэж ухаач иржиж хувьдаа авцгаах гэдэг хэрэлдэт байсан шүү. Тэрнээс болоод энийг эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй. Гэтэл нүүрс нь унчлаа. Ундаг шалтгаан Хятадын эдийн засгийн холбоотой. Тэгэхээр Хятадын хүнд аж үйлдвэр, машины үйлдвэр тэр чигээр унтсан. Кокс нүүрсийг гол нь хар төмөрлөгийн үйлдвэрт илүү хэрэгэлдэг. Тэгээд хүнд аж үйлдвэр бол илүү их цахилгаан эрчим хүч бас хэрэгэлдэг. Гэтэл эрчим хүчний нүүрсийг бас цахилгаан станцд хэрэглэн гэжсэн чинь эрчим хүчний хэрэглээ унчиж байна. Машины үйлдвэр л унчиж байна. Энэ нөхцөлд яах вэ? Тэгэхээр нүүрсний үн төмөр замтай хамаагүй. Манай улс төрч жоохон буруу юм гордож байна. Тэгээд нөгөө нуухын авахгүй нүдийн цоглолоо гэдэг шиг өнөөдөр энэ нийгэм улс төр эдийн засгийн амьдралд хандах юм аа. Энэ их буруу. Нүүрсний үн өсөх гэж байна гэдэг одоо төмөр замтай холбож ярьж байна. За ер нь бол хуулиудыг өөрчлөхөөр одоо гадаадын хөрөнгө оруулагчид шууданд мөнгө хийгээд үрээд ороод ирэх юм шиг ярьж байна. Тийм биш үү? Ер нь аль ч улсын Монголын бизнес эрхлэгчид ашиггүй л мөнгө гарахгүй шүү дээ. А өнөөдөр Монголд
уулуурхан салбарт юм хийн гэхээр ашиггүй байна. Дэлхийн зах зээл үнийн конъюнктур унчаад байхад ийшээ мөнгө барьж авчирч мөнгө оруулдаг хүн байхгүй. Одоо тийм учраас бид нэр өөр эдийн засгийн формацууд тогтолцоонуудыг бий болгохын төлөө явах хэрэгтэй. Магадгүй бид нар бас их том сургамж болж магадгүй энэ үнийн уналт. За. Бид нар бас нэг оюуны хөтөлмөрөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Биеийн хөтөлмөр хийж явах хэрэгтэй юм байна. Зөвхөн бэлэн нэг байгалийн баялаг хүнд өгвөл тэгээд хагардлаа байжаа зүгээр суугаа сайхан амьдрна гэж хэлсэн бол одоо болох нь шүү дээ. Одоо яаж мөнгө олох вэ? Мөнгө олохын тулд ямар хөтөлмөр эрхлэх вэ? Яаж толгоогоо ажилуулах вэ? Ийм асуудал руу орж байна. Магадгүй энэ бид нарыг илүү хурдан хөгжүүлэх байх. Япон, Солонгос, Сингапур, Тайван гэсэн улс орнууд байна. Ямар ч байгалийн баялаггүй улс орн шүү дээ. Сингапур бүр нэг ширхэг сонгомж дардгүй нэг ширхэг ишигч байхгүй. Гэхдээ өнөөдөр төсвийн орлого нь 37 миллиард доллар жилийн. Хуамын тоогоор бол манайхтай ойролцоо 3 сая гаруй хүнтэй. Ийм улс орн. Тэгтэл тэр улс хөгжөөд болж л байна шүү дээ. Тэгвэл нүүрсгүй юм байна. Алтгүй юм байна. Зэсгүй юм байна гэж бодъё л даа. Тэгээ яагаад хөгжиж болохгүй юм? Энэ ертөнцийн хамгийн одоо үнд зүйлс капитал бол хүн өөрөө. Хүний оюун ухаанд их тусмаа. Зүгээр л их энгийн зүйлүүдийг сэдэж хийгээд хэдэн зуун миллиард доллар олж байгаа компаниуд байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бид нар яагаад тийм юм хийж болохгүй байгаа юм бэ? Яагаад дандаа нэг тийм хамгийн одоо бүдүүлэг, хоцрогдсон хамгийн хялбархан юмар юм олох гэж гүгээд байгаа. Энийг болох хэрэгтэй байна. Та түрүү яриад дурдд өнгөрлөө шүү дээ. Тухайн үеийн улс төр шийдвэр 5-7 хувааж ичгээд тэмцэлж ирсэн үе гэж. Одоо хуваагаад идсэн үү, тэр хуваагаад авцсан уу? Гэхдээ яг чин Energy Resource компани одоо манай ерөнхий сайд Батболдын мэдээлэл байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр 5-7 ухаан хотгийг Energy Resource үлдээгээд бусдын улс төгсөн болоод тэгээд тэрийг эргэлтэнд оруулах ийм ажлууд хийсэн шүү дээ. Тэгээ үндсэндээ яг тэ нэг довлонгийн газар сохор гэж нэг үг. Довлонгийн газар доглон сохрын газар сохор гэж. Тэгээ энэсээ болоод нөгөө дэндүү их шуналтай байх байхгүй. Яг гэдэг юм дээ. Хүн бол ер нь нэг 100 жил амьдрдаггүй шүү дээ баг. Ихэнх нь за нэг 80-90 амгийн дайтлан. Дундаж тасал ер нь 65-70 шүү дээ. Тий. Тэгэд 100 жил амьдрахгүй мөртлөө 1000 жилийн хог нов шурааж яах гэдэг юм. Яагаад ийм их шунхай энийг болох хэрэгтэй байхгүй. Тий. Тэгээд нөгөө шуналтай улсууд ч асар их зээл авцсан. Нөгөө нүүрсээр баахан мөнгө олоод өрөөчтөл баяжаал айгуул буцаагаад 5-7 худалдаж аавна гэж бодож ирсэн биз. Энэ бүх юм замхраад байхгүй болчихж байгаа байхгүй. Одоо нөгөө ч эргээ харсан чи яаж ийн гэсэн буцаагаад нөгөө компанийн өрийг Монголын засгийн газар дээр тоххой гүгүүд байгаа байхгүй. Тэр байж болохгүй зүйл шүү дээ. Тийм учраас энэ төмөр зам нэх ойрон 5 жил бол тийм чухал зүйл биш Монголын хувьд бол. Тэргүй нүүрсний ойрын 5 жил өндөхгүй прогноз нь олон улсын байдал бол. За баярлалаа. Бүгд найрамдах намын дараа Жаргал сайхантай ярилцж байгаа. Үнэхээр төмөр замын асуудал дээр улс төрчийн байр суурьаар сонирхсан. Харин дараагийн сэдвүүд бид эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Үнэхээр бид зөвхөн бэлэн одоо тийм байгаа бараа бүтээгдэхүүнээ зараад мөнгө олох биш. Өөртөө яаж үйлдвэрлэж болох ёстой юм бэ гэдэг талаар ярилцъя. Гэхдээ яг ууг нэг хэлбэрхэн зүйлтэй тэнд бол нэг хайхтар ухаансын Та бүхэндээ баярлалаа. Бид ярилцахаа цааш үргэлжлүүлэх гэж байна. Үнэхээр Монгол улсын хувьд үйлдвэрлэгч улс юм уу? Үйлдвэрлэж чадах улс юм уу? Та юу гэж боддог вэ? Бүхэл бүтэн жаргалмаа. Бүхэл бүтэн улс орны хөгжлийн тухай ярих гэж байгаа бол бид нар энэ ертөнцид дэлхийн хөгжлийг бас хамтд нь ярих хэрэгтэй юм байна. Тэрнээс өнөөдөр ганцхан Монгол оршин тогтноод бусад нь байхгүй болдог тийм юм байхгүй шүү дээ. Бидний амьдрал бараг 99% энэ дэлхийн ертөнцийн амьдралтай шууд холбоотой болсон 1990 оноос хойш. Тийм учраас дэлхийн эдийн засгийг ярих хэрэгтэй юм байна. 1990 онд энэ хөдөлмөр хуулиудын дагуу дэлхийн хүн ам одоо смарт эдийн засаг гэдгийг ухаалаг эдийн засаг гэдээ манайх орчуулсан байсан. Илүү шилжсэн илүү. За
хамгийн их гар ажиллагаатай хүний одоо нөөц их шаардлага өндөртэй тэр салбаруудыг хүн ам ихтэй газар руу нүүлгэж эхэлсэн. Тэр нь бол хөнгөн үйлдвэрлэлийг барилгын материалын үйлдвэрлэлч гэдэг юм. Өөрөндийнх нь одоо Англи, Япон, Европод бол илүү өндөр технологийн үйлдвэрүүд авч үлдсэн. Нано технологи, био технологи, фармацевтологи, одоо эмийн үйлдвэрлэл энэ чинь бас шинжлэх ухаан юм байна л да. За машины үйлдвэрлэл эднүсгээд өндөр технологийн үйлдвэрээ авч үлдээд гар ажиллагаа ихтэй хүний нөөц их шаардлагатай үйлдвэрүүдийг хятад руу нүүлгэжээ. Энэ дотор Монголын тухайн асуудал байсныг үл байгаагүй. Бид энэ тухай хэн ч яриаггүй, тооч яриаггүй, бид нар ч өөрсдөө яриаггүй. Замун иш Япон байж Японч гэсэн хөнгөн үйлдвэрүүдээ бүгдийг гаргасан. Тэр житгэл Япон одоо ноодорын бас айгүй мундаг үйлдвэрүүдтэй байлаа шүү дээ. 2 3 Toyobushi, Osaka Kashmir гэдэг юм уу, Dao гэдэг маш гоё бүтээгдэхүүнүүдтэй. Тэр үйлдвэрүүдийг Япон бид нэр сайн л дээ. Гэхдээ манайх нь нүүлгээгүй байгаа юм чинь. Хятад руу нүүлгэсэн. Тэгээ бид нар ингээд энэ дэлхийн хөдөлмөр хуралдаас юу ч авч чадаагүй юм байна. Тэгээ энэ бол одоо биднэрт бас их буруу байгаа. Бид нар өөрөө өөрсдөө л гэхгүй бид нарыг энэ нар тороо дээр хөөрхий тэнд нэг монголчууд байдаг юм а гэж ярьж байгаа хүн байхгүй юм байна. Энийг одоо манай улс төрчид ойлгомоор юм байна. Тэгээ одоо яах ёстой юм бэ? За хятадыг аваад үзэх юм бол хөвн даав, хөвн хувцснууд, синтез хувцснуудыг жилд хэдэн зуун саяыг хийж байна. Тэгээ нөгөөх нь зарагдахгүй хийх газар баг. Бүр илүүдэлтэй. Тэр одоо бид нэр дуурайгаал дотор хувцс аймс бандаж хийгээ суугаад ах уу. Хин тэрэгтэй хин авах нь тэр. Тэгээ одоо яах вэ? За бид нар машин хийж чадахгүй, онгоц хийж чадахгүй ойлгомжтой шүү дээ. За арга зөвлөрлж чадахгүй. Тэ электроникийн бараанууд хийхгүй, гэр ахуйн бараа хийхгүй. За барилгын материал нэг хэдэн блок зөгчих шиг байна, өөр юм байхгүй тийм ээ. Нэг хэдэн мөрий тоосго хэдүүд зөгчих шиг байна. За нэг жоохон цемент тиймэр хэдэж байгаа. Өөр юм алга. Тэгээд бид нар юу хийх юм бэ? Яах вэ? Энэ нар дуруу ер нь цаашдаа ингээ глобалчлагдаад байх юм уу? Буцаад 1990 он шиг улс орон болгон өөрийн гэсэн хөгжилтэйгээр явах юм уу? Дэлхийн хөгжил гэдэг рүүгээ явах юм уу? Миний ойлгож байгаа харж байгаагаар бол энэ ертөнцид одоо глобалчлагдахаас буцахгүй хаа. Энэ хуваагдчихлаа. Европод машина хийн, Японууд машина хийн. Тэр үтгэл Оросууд нэг Лада, Москвич гэх нэг муухай машинууд хийдэг гэсэн тэрийг хүртэл хааж шít. Үнэхээр өрсөлдөд барахгүй. За хятадууд энд нэг хэдэн Бээжин Jeep Map гэдэг нэг гачин машин хийжсэн. Тэрийгээ ч одоо баг ер нь хийж чадхаа болох гэж байна. Дандаа гадаадын машин оруулж угсарч байна. Болтын богоос. Тэгээ одоо энэ машины үйлдвэрлэлийг ер нь цаашдаа энэ 100 жил хэн барих юм бэ гэсэн чинь Европ, Япон, Солонгос, Америкийн хэдлээ юм шиг байна. За радио электроникийн салбар гэр ахуйн цахилгаан бараа гэсэн чинь ойлгомжтой юм байна. Дахиад Европ, Солонгос, Япон. За компьютер програм хангамж өндөр хурдны микропроцессор чипүүд энэ салбарт бол илүү Америкууд давмгалах юм байна. Бид яах вэ? Одоо бид одоо хаана байх юм? Гэхдээ нэг аймс нэг дотор цамц оёод нэг бандаж хожиг гэхэр л ядууд болож аваад тэн чинь миллиард тонн машины ард сууж шин. Тэгээд яах вэ? Тэгээд бид нэр өөрийн гэсэн хөгжлийн сегментүүдийг бий болгох хэрэгтэй. Олд юм сурчиж олох хэрэгтэй юм байл. Миний хувьд бол би бодсон л доо энийг. Бурхан бас улс орон болгонд тийм боломж олгох юм байна л да. Хэрвээ бурхан гэж байдаг бол би өөрөө нэг бурхан шүтдэг. Ямар шүтэлтэй лээ та? Ямар шүтлэггүй. Илүү нөгөө физикч мэзикч болохоор илүү материалист тал руугаа. Өвгөө аав харин их сайн лам байсан. Тэгтэл бурхан улс орон болгонд бас нэг тийм боломжууд олгосон юм байна л да. Хятадуудад бол миллиард тонныг өгсөн. Бүгдээрээ шаварчин барилгач ойдолчин. Тэг. Сингапурчуудад бол далаа өгсөн. Жижигхэн арал гэхдээ далаатай. За Япончуудыг бол нямба ариун цэвэрж тэр нэг жижигхэн арал дээр маш нямба ариун цэвэрж ажил хэрэгч хүмүүс болгож өгсөн юм байна л да. Бид нар ч болохоор нэг юм том уудам тал зах хязгаар нь дуустдаггүй. Энэ талыг өгсөн. Тэгэл бид нар жилийн 4 улиралтайгаа тэмцээр байгаа хорвогийн амьдралыг дуусгадаг. 100 үйлдэл зундаа бэлдээл ингэж явсаар байгаа л.
Тэгээ одоо яах вэ гэдэг асуудал байна. Зөвхөн ер нь хүн төрөлхтөн цаашдаа хөгжих бол ямар ч үсэн хурц өмсдөг хэвээрээ байх бах. Хоолдогддог хэвээрээ байх бах. Тэгэхээр бид нэр одоо энэ сүүлийн үед дэлхийн ертөнц маань нэг юм руу их хандж байна. Байгаль экологи гэдэг юм руу. Ногоон бүтээгдэхүүн гэдэг юм. Тэгэхээр манай малын мах маань өөрөө их ногоон бүтээгдэхүүн юм байна л да. Ямар ч багсармал дэжээл химийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Яг л одоо зэрлэг уулаантын шигээр байж идэг. За энийг бас нэг зөв үүдэн татах хэрэгтэй юм шиг байна энэ мал аж ахуйгаа. За ноолуур гэдгсэн чинь ноолуур маань өөрөө юм шилэн гуурс гэсэн үг. Байгалийн нано бүтээгдэхүүн. Ийм голдоо хөндөй шилэн гуурс учраас дулаан ихсэн хадгалдаг хөнгөн байдаг. А ноос бол битүү. А ноолуур тийм учраас дулаан их хадгалдаг юм байна. Тэгвэл ер нь ямаагаа нэг 3 дахин нэмчээ тэгвэл манай хүн амын чинь 50% мал дээр байна. Тэгвэл тэр 50% хүн амын мал дээр байгаа хүмүүсийн орлого шууд 3 дахин нэмэгдэх юм байна. Ямааг бол 3-4 жилийн дотор 3 дахин нэмэгдэж болно. За ямар нэмэгдэхээр л одоо бэлчээр байхгүй болоод худалдаа үнэ донгосдгийн тэр худлаа ирж чадахгүй. Ямаа тэгж ургамлын үнс мөнс идэггүй шүү дээ. Тэгсэн бол монголчууд тэр чигээр илсэн зүйл болчдөг юм байгаа үстэйгүй. А ганцхан бэлчээр хүрэхгүй байгаа шалтгаан нь юу гэхээр худаг байхгүй, ус байхгүй. Мал ч гэсэн хэдий өвс иддэг ч гэсэн бас усууд юм байна. Тэгтэл социализмд усны аж ахуй яам байгуулад бид нар бүх хөдөө орон нутгийг усчлуулах бодлого бариад ингээ худаг гаргасан чи 90 онд авч бүгдийг булаад төмрийн хоогонд ноцоосуудыг авчиж өгөөд ингээ байхгүй болгоцсон. Та үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тухайн үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар бол байгаагүй шүү дээ. Үйлдвэр худалдаа аж үйлдвэр юм аа. Тэгэхээр бид нэр энэ ямааны аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй юм билээ. За манай ямаанаас бол одоо энэ 100 дөмд Азийн орнууд бол ямааны мах идэх дуртай юм байна. Нүүдч их зөөлхөн хүйтэн чанарын, сэрүүн чанарын мах хурдан боловсрдог. За дээр нь сүү байна. Ямааны сүү бол хамгийн өндөр уураг тэжээл агуулгах сайтай. Хоёрд Монгол ямаа үнэтэйгээ адилхан ижил хэмжээний сүү гаргадаг хэмжээгээр. Тийм учраас энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. За ямааны арьсаар одоо таан шиг гоё хүүхнүүдийн наадах төвхөл мөвл бүх гоё юм чинь ямааны арьсаар л хийж байгаа. За ноолуур бол 100% зарагдана. За яг бид нар өнөөдөр 7,000 тонн ноолуур бэлдэж байна. Хятад 14,000 тонн ноолуур бэлдэж байна. Тэгвэл бид нэг 20,000 тонн ноолуур бэлддэг болчихлоо. Тийм бол зөвхөн энэ салбараар бид нар $3 миллиард шууд хийх юм бэл. Ямар ч зовлонгүйгээр. Одоо тийм ямаатай болж бол олон орн чадахгүй. Хятад ямаа өсгөнөхээр бэлчээр байхгүй. Хоёрд дулаан газар ноолуур гардаггүй гэсэн. Хүүтэн эрсдэрс уур амьсгал маань өөрөө энэ ноолуурыг бэлддэг. Тийм учраас за Япончууд ямааны аж ахуй хөгжүүлж чадахгүй. Солонгос, Америк, Европ манай байгалийн энэ өөрмөц онцлог байдал нь ямаа хөгжүүлэхэд их тохиромжтой. Тэгээ ноолуур бий болох. Тэгээ мөнгө олж л өөр нь юу ч хийсэн яах вэ? Тийм ээ. Одоо чи Иван Васильевич мэрэгжлээ солилоо гэдэг шиг байгаа шүү дээ. Энэ ч хүн барилгач чинь чийж байна, тийм ээ. Багш хүн сэлэсэр хийж байна. Тэгээ айгүй хөрөг чадвар сайтай болчихлоо шүү. Тийм учраас бид бол энэ ямааны аж ахуйгаа үлдэн татаад энэ дээр тулгуурласан харин маш сайн үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй. Үнэхээр дээд зэргийн чанарын даав сүлжмэл эдлүүдийг хийдэг. Дэлхийг хамгийн одоо зөөлөн дулаан ноолуурын бүтээгдэхүүнээр Монгол хангаж идэг болох хэрэгтэй. Одоо тийм бодлого байна өнөөдрийн төрийн бодлогод. Гэхдээ манай энэ улс төрч чинь ингэж бодод байна л да. Өнөөдөр хармаа сүлээд мөнгөтэй болтод амархан тийм ээ. За. Одоо ингээд нэг хүний ардаас дагаж гитэж явж байгаа хармаагийн сүлээд мөнгөний аваад тэгэл мөнгөтэй болчих юм шүү дээ. Манай энэ улс төрч тэгж бодод байна шүү дээ. Ерөөсөө улс орныг хөгжүүлэн мөнгө олно гэдэг бол одоо зөвхөн элитцэн юм шиг ингээд мөнгө олчих юм. Бэлэн мөнгө олно. Тэгээд ард түмэн таалагдах гэж энэ улс төрийнхээ үйл хэргийг явуулаад байна л да. Тэгэхээр энэ буруу бах. Бид энийг өөрчлөх хэрэгтэй. Ард түмэн таалагдах биш. Улс орноо хөгжүүлэхийн төлөө улс төр нийгмийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэрнээс энэ нэг хүн таалагдах гэж ажил хийж болохгүй шүү дээ. Энэ улс төрчин. Тэгэхээр улсаа хөгжүүлэх нь чухал бахаа гэж бодож байна. За мэдээч хэрэг бид нэр чаддаггүй бараа таарууд бий л дээ. Энийг яг бид нар гаднаас аваад хэрэглэе л дээ. Одоо Монголд машин хийнэгээс гаднаас машин оруулж ирэхгүй бол одоо олон жил тэмээн дээр явах нь шүү.
Тэмээд дээр сууг нарангараа холдов гэдэг шиг нэг дуу шиг юм явцаахан. Тийм учраас ер нь Монгол хүн болгоно нэг машинтай л байгальтай тэр нэг хэцүү юм биш. За одоо нэг ийм асуудал гарч иж байна. Ер нь цаашдаа одоо яах вэ? Та их том утгаар надаас асуулт тавьдаг юм л да. Та одоо та тэр ярилцааг өндөрлж байна л да. Камер. Энэ хамгийн чухал юм. Харин тийм. Одоо манай бүх улс оронтой хийж байгаа худалдаа бизнесийн үйл ажиллагаа дандаа алдагдaltaй. Японтай алдагдaltaй. Японоос 600 сая долларын бараа бүтээгдэхүүн аваад идэг машин, электроник гэр ахын цаг. Манайхаас 2хан шил чацарганы дос 2 шиг ноолорон цамцал гарч штэ. Бараг 99% алдагдaltaй. Солонгос бас алдагдал. Хятад бас алдагдал. Орос улсын бас алдагдал. Тэгэхээр энэ худалдаа эдийн засгийг тэнцвэржүүлэх энэ алдагдлуудыг нөх төлөвлөрийн чадвартай болох энэ асуудал дээр илүү анхаарах хэрэгтэй. Одоо бид нар Японд нэг ийм асуудал тавьж байна л да манай засгийн газар. Манай худалдааны алдагдaltaй байгаа учраас манахаас гарч байгаа бараг та нар татвараас чөлөөлөөч гэсэн чинь Япон хариуд нь юу ярьж байгаа нөхөр тэгвэл манай суудтай автомашин гэр ахуйн захилгаан бараг та нар татваргүй болгоод өгчгөө гэж. Тэгээ тэр том улс хэдий манай эдийн засаг жижигхэн ч гэсэн тэднийх тэр их баян хүмүүс өөрсдөө бас нөө баан сатвч өмхийг тавихгүй гэдэг шиг бид нэр зүгээр сул юм өгөхгүй нэ шүү дээ. За тэгвэл ингэ чөлөөлөе. Тэгвэл та нар худалдааныхаа компаниудыг Монголд очиж байгуулаа. Toyota, Nissan, Mitsubishi, Sony, Panasonic хэдэн том компаниуд. Тэгээ худалдааны том агуулгууд байгуулъя. Хамтарсан компани байгуулъя худалдааны. Харин манад өгж байгаа машины үн, Toyota машины үн дэлхийн аль ч оронд байхгүй тийм хямдхан үн байх хэрэгтэй. Тэгээд энд ингээд тавьчих. Тохиолдож болох нэ? Татваргүй болгочих. Яг duty free улс бол л duty free гэдэг татваргүй орон болоё. За энийг яг та жаргал маань нэг Toyota зардаг хүн болж ил дээ. Та 5%-ийн ашгийг нэмэл Оросууд нь хэдүүд нь зардаг болтой шүү. Одоо бид улс заавал иргэн баян бол улс баян гэдэг замаар яваа. Тэрнээс улс нь баяжих шүү. Иргэд жоох юмтай болог. Тэгээд яг юм бол бас бид нар хөрхөн мөнгө олох юм биш. Тэгээд ер нь Монгол улс магадгүй энэ Евразийн төвд оршин тогтож байгаа хувьд бол дэлхийн хамгийн худалдааны том төв болоо л дээ. Ер нь ягаад байж болохгүй. Манай залуучууд боловсролтой, соёлтой, харьцангуй жоохон ааш муутай, араншин муутай, хүмүүжлгүй, жоохон залхуу тэрийг засчих болох байх. За. Мөнгөний нөгөөх юм бол. Би бол ингээ ярих юм бол зөндөл юм ярмаар байна л да. Тэгээ ер нь жаргалмаа. Би өөр чи хэлээ. Аливаа нэг юм ингээ бэлдэж энэ нэвтрүүлгүүдийг хийх бишээ. Бид нар шиг улс төрчид ард түмэнтэйгээ харьцах их чухал байна. Бид нар өөрсдийнхөө үзэл бодлыг их зөв ойлгуулах, улс орны хөгжлийн тухай маш сайн нээлттэй ярилцлагууд их сайн хийх. Тэгжиж бид нар зөв хөгжим. Зөвхөн 76 яриад байж болохгүй шүү дээ. Тэгээд энэ дараагийн нэвтрүүлгүүдэд нэг айтайхан 1-2 цаг хий. Цаг дуусчлаа гэсэн чинь. Тэгээ баахан реклам явуулаад энэ залхаж шүү дээ. Телевизээс өнгөж реклам, гар утас реклам. Энийг болио л доо. Хүн хэрэгтэй юм дээр бид нар цаг хийнээд явах юм. Тийм учраас улс төрчдөө та өөрийнхөө нэвтрүүлгийг 1-2 цаг хийжээ. Бүрэн дүүрэн энэ хүмүүсийг юмыг зөв ойлгуулах юм бол. За. За ярил ярих үзэгчтэй. Үнэхээр цаг үеийн асуудлаар за бүгдээрээ тутамын дарга. Үнэхээр хүн болгон хөдөө хөрөнгөтэй байх хэрэгтэй. Таны дөрөвний үзэл баримтал гарахаар нь би нөт хөрөнгөний намын дарга гэж хэлбэр санагдаад байна л да тий. Бүгдээрээ намын дарга эдийн засгч. Энэ миний одоо улс төрийн аав бол нөгөө л хөөрхий данзан бодоо нар шүү дээ. Тэд нар тухайн үедээ хэлж ирсэн. Иргэн баян байвал тийм ээ улс баяа. Тэгээд Монгол улс маань Швейцар руугаа улс мэд төвийг сагсан ийм улс орн болно. Болохын төлөө бүгдээр явцгаая гэх. Тэр үед энэ уриал болсон тавьж байна. Тийм учраас бидний хувьд эцүүл маш ухаантай хүмүүс байсан. Одоо тэрийг иргэн санацгах хэрэгтэй. За. Тэрийг харин танах реклам болгоод нэг телевизэр дээр тавьж байгаа ч иргэн баян бол улс баян Швейцар руугаа улс болж өгцгөөё гэдэг. За. Тийм өрөө тавьчвал бас хүмүүсийг гой сонсогдох бах тий. За баярлалаа. Таны үгийг сонсохыг хүссэн. Тэгээд бас цаг үеийн асуудлаар ер нь ийм улс төрчдийн тодорхой хэмжээнд нөлөө бүхий эдийн засгчдын үгийг бас үзэж та бүхэнд хүрэхийг зорьсон юм аа. Ингээд урилга хүлээж авч хүрэлцсэн танд их баярлалаа. Анхаарч үзсэн үзэж та бүхэнд баярлалаа.